хугацаа гэдэг нүгэд өнгөрдөг байсан юм шиг. Өөлнээс ялгаатай нь дайраад өнгөрсөн газар бүртээ гэгийн гуниг, гашуун ухаарал, хит хитэн хар цагаан тал бүлдэжгээд насчих. Нэг л мэдхнээ 6 жил болчихжээ. Одоос 6 жилийн өмнөх яг энэ өдөр чамтайгаа анх танилцж үлээ. Хайр минь 6 нас урчглээ гэд дүүлэн нисэх гэтэл дал чигүүрээ дастуулчихсан дурлал минь толгоос ихсэр. Чамайг харж догтлсон. Хайрлаж хүлээсэн. Санаж битгэрсэн. Шаналж шархалсан 6 жил. Сэтгэл минь хайраар жигүүрлсэн ч хүсэл нь чиний харцанд хүлээт. Хайр минь инээмсэглэр чинь цэцгэлсэн ч учрал минь мөнхийн бардналтаа гинжлүүлсэн 6 жил. Өнгөрсөн 6 жилийн туршид чи бид хоёр бисээ хүлээж, бистэй тэмүүлж, басгүй бисээ өөрсөнсөө тусгаарлаж. Чи минь одоо ч гэсэн тэртэг жаргалтай өдрүүдэд урсан сандгүй. Өглөө бүхнийг чинийхээ сайхан амарсан гэсэн мессежээр ухтаж, өдөж бүрийг чинийхээ сайхан амраарай гэсэн инхрийлэл дүүрэн мессежэнд чинь тэрвэрлэн орондоо ордог байл. Тэр үед бид бисээсээ хол байсан ч ямар жаргалтай байгаа вэ? Чамтайгаа яриагүй, мессежлээгүй өдөр бүхэн бүрхэг. Чинийхээ дууг сонссон, чинийхээ мессежийг унсан өдөр бүхэн алтан наран зөвхөн миний төлөө мандаж байгаа юм шиг санагддаг. Зуныхаа авралтаараа ажлаасаа 3 хоног жилээр нутагтаа очичоод чамд тунирхаад уулзаагүй юм чи санаж байна. Тэгэхэд би хот орох замдаа ямар их хамснаа чамдаа хэлж чадаагүй. Тэр үеийн эмзэглэл минь одоогийнхыг бодоход их өчүүрхэн байжээ. Одоо бол сэтгэл минь шанснасаа болоод хэсэг хэсгээрээ өмрөн унаж газарт гээгдэх шиг болж бисээсээ хол 2 жил болохдоо тийм ойрхон байж чадсан хэрнээ 3хан алхмын цаана ирчгээд бид яагаад хайрандаа цэг тавьчихсан юм бэ? Магадгүй энэ бүхэнд би л хангаас буруутай гэдгийг мэднэ. Буруугаа хүлээж чамаагаа эргээд ирээч гэж ойлон гумаар санагддаг хором өчүүд надад зөндөө байсан. Гэвч тэр бүхэнд би бол эмэгтэй хүн. Түүний өмнө тэгж үн цэний алдаж болохгүй гэдэг тэнэгхэн бодолтой хүлээдэг явлаа. Энэ ертөнцийн бүх хэрчүүдийн өмнө үн цэний алдаж ирээ цэргүй аашилж чадна. Гэвч ганцхан чиний л өмнө мөнхөд үн цэнтэй халдшгүй хэвээрээ үлдээ гэж бодож явлаа. Гэтэл яг үнэндээ би аль хэдийн зөвхөн чиний л өмнө хамаг үн цэний алдаж өөрийгөө чи шалбатаа хутгаж ирсэн үү? Одоо л ухаарч. Зөндөө удаан холбоогүй байжгаад уулзъя гэж дуутахад чинь гүйгээд л очдөг байсан хэрнээ. Яг л урдих шиг. Үсийг минь нээлж, гарыг минь натгаж, жаахан хөвчөг эрхлэхэд чинь өнгөрсөн бүх ил цаг мөчүүдэд зөвхөн чинийх байсан гэдгээ мэдэрдэг байсан атлаа. Юу бодож чамдаа тэгтлээ бардамдаг байсан болов. Магадгүй бидний хэтэрхий олон салалт нийлэл суйлдаа үлэг болж салыг гэдэг өгмөн чамд сайн уу гэдэг шиг сонсогддог болсон баг. Энэ бүхэнд сүлдээ би ч бас бүр дүжирч өгсөн. Хичнээн удаа холбоо бариагүй байлаач нэг л өдөр хүрээд ирнэ гэдгийг чинь мэддэг болсон. Тиймээс шүн болгон дэрээ норгон ирэхгүй удаад байна гэж гомдолж хүлээсэн гатлаа. Хүрээд ирэхэр чинь хамраас өгч дээгүр харж алхаад л чамаага би мөн ч гомдоосон биз. Хамгийн сүүлчийн тэр сайхан уулздаг чинь санаж байна уу? Чамайг мартах гэж өөр залуутай үерхэж түүндээ бараг тасчаад байсан хэрнээ тэр үед би чойжин ламын сүм музейд ороод хайрын бурханд намайг түүнтэй минь хамт аз жаргалтай амьдруулж өгөөч гэж залбирсан юм.
Түүнээс 3 хоногийн дараа чи над руу залгасан. Тэр цэцэрлэгт бид анх удаа хамтдаа атсан. Бид хоёр учирхаасаа ч өмнө тэр цэцэрлэгт хоёулаа дуртай байсан сайн юм шүү. Өвдгийг минь дэрлээд хэсэг амархад чинь хөлмөн чилж хичнээн өвдөж байсан ч чамайг сэрээчихгүй юмсан гэсэндээ гүрийгээд л суужлаа. Чи нэм дэхэд урд урдынхаасаа илүү хөөрхөн болчихсон юм шиг харагдаж билээ. Тэр өдөр би чамайг над дээр бүр мөсөн эргээд иржээ гэж итгэсэн. Тэгээд л урдын адил үл томсорлож их зан гаргаж эхэлсэн баг. Хүмүүс чи бит хоёрыг их адилхан гэхэд би их баярлдаг байсан. Заяаны ханууд адилхан байдаг гэдэгт итгэдэг болохоор тэр шүү дээ. Чантайгаа тангараг тасарсан намрын тэр чихэн оройгч би тодхон санаж чамайг дараагийн хавар эргээд ирэндээ л гэж бодож байсан шүү. Түүнээс хойш 2 жил өнгөрчээ. Гэхдээ чи минь нодны хавар надтай холбоо барьсан. Даан чурдын адил бүтэлтэй байсан. Өнгөрсөн хавар харин би чамайг хүлээсэн. Огт өөр залуу хүлээсээр хаврыг ажирлахын өнгөрөөж гэж. Гэхдээ хамгийн сүүл чамтайгаа таарахад чи минь яг хэвээрээ байна лээ. Уг нь чамайг томоо эр хүн болчихсон. Намс суучихсан. Миний хайрладаг тэр жаахан хөвгүн биш болчихсон байхдаа л гэж бодож явсан. Гэтэл чи минь яг хэвээрээ урдын лэдл уруулаа өнжүүлэн эрхлээд л тийм өхөөртөн амьтныг яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Харин чамаагаа урдих шиг дэрэн оргон найдан сармуустай хүлээхэ болсон гэж хэлэх гэж уг нь энэ захиаг эхлүүлсэн юм. Яг 6 жилийнхэн нойгоор шаналгаад анхны хайртаа баяртай гэж хэлэх гэж зориулсан юм. Харин одоо чиний төлөө уйлахаа болсон. Өнгөрсөн намар харин нэг залууд анхны харцаар дурлсан. Тэр чамтай минь их төстэй. Хонгорхон шаргал царай. Зузаан урал. Дөлгөөхөн нүдтэй. Нүднийх нь өнгө хүртэл яг чинийх шиг. Би тоо таартай. Яагаад гэвэл чамаас өөр ганц ч эр хүнийг олж хардаггүй байсан нүдийг минь тэрнээс. Чамаас өөр хэнийг ч болдгоо байсан сэтгэлийг минь тэр эзэгнэж чадсан. Өмнө нь цаг мөч бүрийд чиний л нэр хоолой дээр минь дүжлээстэй явдаг байл. Гэтэл одоо түүний нэр чинийхээс хамаагүй олон удаа амнаас нь гардаг болсон. Чиний төлөө уйлж шөнийн уртыг бардаг байсан бол одоо түүний төлөө уйлж дагдлаж хөөрдөг болсон. Тэгээд чиний төлөө ахиж уйлахгүй гэд өөртөө амлчихсан. Гэхдээ чамаагаа нэг мөсөн марцаан гэж амлаж чадахгүй. Яагаад гэвэл би чамаагаа мартаж чадахгүй. Чам шиг залууг ийм хайрыг яаж ч мартах вүлээ. Чамайг олж харах бүртээ сэтгэл хачин ихээр тогтлож, зүрх хүчтэй дэлсэж, нүүр халуу дүүгэж, яахаа мэдхээ болдог минь хിവэрэ. Харин чамайг харах бүртээ уйлгаа би болсон. Хүрээд ирнэ гэж өдөржин шүнжин хүлээдгээ болсон. Сэтгэл зүрхийг нь чийл ганцаараа өөр хүний сүйдэрч орох зайгүй болтол нь эзэгнэн суудаг байсан цаг ард хоцорсон. Гэхдээ би сэтгэлийнхаа гүнд чамдаа нэг жижигхэн өрөө бэлтчихсэн. Тэр өрөө их уужих, бас дулаах. Тэнд чинь миний зүрхний эцсийн цохилт хүртэл амар амгалан, аз жаргалтай, өнөөхл хүүхэд зангаараа эрхлэн назар байх болно. Хинч чамайг минь тэндээс хөөж зүрхлэхгүй. Тэгэхийг би зөвшөөрөхгүй. Учир нь чи бол миний хамаг бүхнээс өмгөөлөн хамгаалж
өөрт чинь хүртэл алтхаас хайдаг амин зүрхэн юм шүү дээ. 2004 оны 8 сарын 16-наас 2010 оны 8 сарын 16 6 жилийн турш би зөвхөн чам руу цаг мөч бүрийг эдис бүхнээрээ тэмүүлжээ. Одоо энэ тэмүүлэлд зогсох цаг нь болсон гэж итгэж байна. Хамгийн гол нь чи минь зовж байна. Шаналж байна гэж ихэнд нь дуулахгүй бол болох юм дэр. Хэрэг тэгж дуулвал би тэсэхгүй. Эргээд л чамаагаа хайрлаад эхэлж гэж магад. Их олон юм бичмээр байгаа ч цааш бичвэл чиний төлөө дахин ойлгохгүй гэсэн амлалтаа зөрчин гэж яаж. Хураар уйлсан тэнгэр нь нараараа аргадуулж тайдгар. Хайранд мэлмэрсэн зүрх минь чамдаа л хэрхэлж жаргана. Чи минь энэ шүлгийг надад нэг удаа буцааж өгөөд эргүүлээд авчихсан санаж байна. Одоо шүлгийг минь бас надаас дээрэмдсэн зүрхээ буцааж өгөх цаг нь болсон гэж бодож байна. Гэхдээ яг энэ мөчөд чинийхээ гараар сүүлчийн удаа тэрвүүлж, чинийхээ үгсийг сүүлчийн удаа илбэж, чинийхээ үнэрийг сүүлчийн удаа мэдрэхийг ямар их хүснэ вэ? Сүүлчийн удаа. Дахиад ганцхан удаа.